Нүүр угаахын 5 дахь ач холбогдол нь арсны чигийг нэмэгдүүлж, гэрэлтсэн арс бий болгоход тусалдаг. Та чийг хамгаалах давхарга гэсэн нэр томьёог сонсч байсан уу? Арсанд чигийг хамгаалах онцгой бүтэц байдаг. Гэхдээ энэ нь яг чигийг хаадаг хан гэсэн утгатай биш. Арсны дээд давхарга болох эпидермисийн доорх мөхлөгт давхаргын онцлогийг ингэж нэрлэдэг. Энэ давхарга нь усыг түлхэх шин чанартай. Өөрөөр хэлбэл ус арс руу хит их нэвтрэхээс хамгаалдаг. Хүний бие ихэнхдээ уснаас бүрддэг тул биеийн доторх ус ууршихаас гаднаас ус биед нэвтрэхээс хамгаалах үргийг энэ давхарга гүйцэтгэдэг. Үүнийг л арсны чийг хамгаалах систем гэж ойлгож болно. Энэ давхаргын дээр 15-аас 25 нь давхар эвэрлэг эсийн давхарга байрладаг. Бид хүний арсыг харахтаа үнэндээ энэ хамгийн гаднах эвэрлэг давхаргыг л харж байдаг. Тиймээс хүмүүс арс сайхан байна, арс гэрэлтэж байна, арс муухай байна гэж хэлэхдээ үнэндээ энэ давхаргын байдлыг хэлж байдаг. Хэрэв тодорхой нөхцөл бүрдвэл энэ эвэрлэг давхаргад чийг нэвтрэх боломжтой. Жишээ нь саунд орсны дараа хүмүүс арс чинь гоё болсон байна гэж хэлдэг. Хүмүүс water glow тарилга хийлгэсний дараа арсны доторх бүтцийг хараад сайхан болсон гэж хэлдэг үү? Water glow тарилга хийлгэсний дараах гадна талыг хараад сайхан болсон гэж хэлдэг үү? Гэхдээ бид үнэндээ арсны хамгийн гаднах давхаргыг л харж үнэлдэг. Тиймээс нүүр угаах арга барил ойлголтоо өөрчлөхөд арс яг л эмчилгээ хийлгэсэн мэт гэрэлтсэн эрүүл харагдах боломжтой. Арс хангалттай чихтэй бол бас нэг гайхалтай өөрчлөлт гардаг. Тэр нь илүү залуу харагдах. Мөн чихтэй арс хит ягаан туяаг илүү сайн хамгаалж гадны нөлөөнд илүү тэсвэртэй болдог. Учир нь усны гэрлийг ойлгон тусгах шин чанартай. Тиймээс далайн эрэг гол мөрний эрэг цастай газар хит ягаан туяа илүү хүчтэй мэдрэгддэг. Нарны хамгаалалт нь үндсэндээ ойлголт, шингээлт, сарнил гэсэн 3 зарчмаар ажилладаг. Хэрэв арс хангалттай чихтэй байвал арс өөрөө хит ягаан туяанд тодорхой хэмжээнд тэсвэртэй болж чаддаг. Арсны талаар ингэж гүн бодож үзвэл нүүр угаах энгийн зуршил хүртэл хичнээн чухал болох нь ойлгогдно. Зөвхөн нүүр угаах хөдөлгөөн арга барилаа өөрчлөхөд арс гайхалтайгаар сайжрах боломжтой. Эпидермисийн хөгшрөлтийн хамгийн том шалтгаан бол чигийн алдагдал юм. Жишээ нь өвлийн хүйтэн салхинд удаан алхах хонгоцоор холын нислэг хийх зэрэг үед арс шууд хуурайшиж байдал нь өөрчлөгддгийг бид мэднэ. Гэхдээ бид ихэвчлэн яагаад арс хуурайшдаг вэ гэдгийг мэддэг атлаа арсны чигийг хэрхэн нөхөх вэ гэдгийг төдийлөн бодож үздэггүй. Арсны эвэрлэг, давхарга, ус ба тосны давхаргын давталт бүхий ламеллаар бүтэцтэй. Тиймээс ус эмүүлс хэлбэртэй болж хөөсөөр зөөлөн массаж хийж нүүр угаахад арс руу чийг аажмаар нэвтрэх боломжтой. Хэрэв та энэ аргыг 3-аас 4 хоног давтан хийж үзвэл арсны чигийн түвшин мэдэгдэхүйц сайжирч байгааг анзаарах болно. Тиймээс та ч бас хөөсөөр зөөлөн массаж хийж нүрээ угаах аргыг туршаад үзээрэй. Тэгвэл удалгүй гэрэлтсэн эрүүл арстай болохыг мэдрэх болно. Яагаад саунаас гарахад арс илүү сайхан харагддаг вэ? Учир нь халуун уурын орчинд агаарт байгаа усны уур арсны гаднах эвэрлэг давхарга нь нэвтэрч түр хугацаанд арсыг чийгшүүлдэг. Иймээс саунаас гарсны дараа ойролцоогоор 2-оос 3 цагийн турш арс илүү сайхан харагддаг. Арсны эвэрлэг давхарга нь ламеллэр бүтэцтэй байдаг. Өөрөөр хэлбэл энэ бүтэц нь ус ба тосны давхаргын давталтаас бүрддэг. Тиймээс ус тодорхой нөхцөлд эмүүлс хөөс хэлбэртэй болж чадвал арс руу илүү сайн нэвтрэх боломжтой. Ийм учраас цэвэрлэгчийг ашиглан хөөс үүсгэсэн усаар зөөлөн массаж хийх мэт удаан угаах нь арсны гүнд чигийг нөхөхөд тусалдаг. Ялангуяа 20-оос 30 орчим наснд. Коллагены алдагдал арсны бүтэцийн өөрчлөлт хараахан их явагдаагүй байдаг. Тиймээс зөвхөн нүүр угаах арга барилаа өөрчлөхөд арсны эвэрлэг давхарга илүү чиглэг болж арс гэрэлтсэн эрүүл харагдах боломжтой. Үр дүнд нь арс орчуур глоw мэт гэрэлтэнэ. Арс гоо сайхны эмчилгээ хийлгсэн мэт харагдана. Нүүр угаах аргаа өөрчилснөөр ийм үр дүнд хүрнэ гэвэл үнэхээр гайхалтай биш гэж үү? Үнэн дээр арс арчилгаа гэдэг нь эвэрлэг давхаргыг зөв арчлах тухай ойлголт юм. Эвэрлэг давхарга нь ламеллэр бүтэцтэй тул ус эмүүлс хэлбэртэй болвол арс руу илүү гүн нэвтрэх боломжтой. Гэхдээ ус шууд арс руу хурдан нэвтэрдэггүй. Учир нь чийг хамгаалах давхарга мөн эвэрлэг давхарга аль аль нь усны нэвтрэлтийг тодорхой хэмжээнд хязгаарладаг. Хэрэв хит хүчтэй хиймэл гадаргуугийн идэвхт бодис хэрэглэвэл арсны ламеллэр бүтцийг эвдэж, арсны дотоод чигийг алдагдуулах эрсдэлтэй.
Харин зөөлөн байгалийн гаралтай цэвэрлэгч ашиглан хөөсөөр удаан хугацаанд массаж хийж байгаа мэт нүрээ угаавал арьс руу чийг нэвтрэх хангалттай хугацаа бий болдог. Ингэснээр заавал арьсны эмнэлэгт очих water glow injection хийлгэх шаардлагагүйгээр арьсны чигийг өдөр бүр нөхөх боломжтой.